За баярлалаа. Монгол банкны ерөнхийлөгч Лав Доржиг 90 сурвалжлах хэмжээнд очсон байна. Лав сөрөнг. Одоо нэрийн хүртэл мартсан шүү дээ. Бүх юм дээр байхгүй. Энэ хүн яг Монгол улсад байгаа юу? Би одоо энэ хүнийг асуумаар байгаа. Улсын хурлын чуулганд ирж байхгүй. Байнгын орооны хуралд ирж байхгүй. Энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр яагаад оролцоод байгаагаа шилж тайлбарлаж байгаа юм байхгүй. Нэг үг хэлээд. Тэтгэвэр гэдэг чинь тухайн иргэдийн эдийн засаг нийгмийн хамгааллын баталгааг л хангаж байгаа нэгдлийн зүйл шүү дээ. Монгол банк одоо ажилгүй болцсон юм уу? Та нар яагаад энэ асуудалд орооцолтоод байгаа? Би нэг ч ерөөс ойлгохгүй байгаа. Хийх ажилгүй байгаа юм уу? Наад валют ханш, инфляц бодлогын хүүгээд та нарт одоо их л олон ажлууд баймаар юм. Хэдэн мө хөгжчүүттэй л зууралдаад байгаа юм. Би энэ ч ойлгохгүй. Хоёрдугаарт нэг юм ерөөсөө ойлгохгүй. Одоо энд байна. Сая дэд ерөнхийлөгч бас хэллээ л дээ. Их тайван дэд ерөнхийлөгч. Орон тооны хараад бус, орон тооны бус гишүүдээр ингэдгээ гээд. Арслан намын Пүрэвдорж гишүүн Ахмадын тэтгэврийн зээлээр байнгын улс төр хийж байгаа. 50-50. Энийг одоо өөрчлөхгүй бол би Ахмадуудаа гарч ирснаа гэд мэдэгдэж байгаа. Гэтэл энэ хүний зөвлөхөөр ажиллаж байгаа Даваа Дорж гэдэг хүн орон тооны бус гишүүн болоод Монгол банкны дотор байж байгаа. Одоо таны саяны хэлсэн орон тооны бус гишүүдийн хараат бусаар гаргасан шийдвэрийн дагуу Монгол банк тэтгэврийн зээлийн өөр орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50%-аар тогтоохоор шийдвэрлсэн гэж ярьж байгаа. Гэхдээ тэр Пүрэвдоржийн өөрийнх нь албан ёсны зөвлөх нь энэ дотор байгаа юм биш шүү дээ. Монгол банк улс төрчдийн зөвлөхүүдийг энэ дотроо оруулаад цаашдаа ингээд яваад ах хэвээр юм уу эсвэл нөгөө талдаа. Одоо хариулт нь ойлгомжтой л байна. Парламентаас та нар өөрсдөө томилоод явуулаа үсттэй гээд. Зүгээр л арилжааны банкных нь асуудалд үлдээчихэлтэй. Та нар Монгол банкны тухай хуулиараа ч гэсэн хөндлөнгөөс яагаад оролцоод яваад байгаа? 20 дэх үсттэй. Арилжааны банкудад тэр эрхийг нээж өгвөл аливаа асуудал дээр нь хаалт хийхгүйгээр ингээл орчихл доо. Тэр банкуд нь өөрөөсөө эрсдлээ тооцоол явдаг юм байгаа биз. Монгол банкнаас тэтгэврт гарч байгаа хүмүүсийг би тэтгэврийн зээл дээр аваад явна гэдэгт энийг итгэхгүй байгаа. Та нар явах та өөрсдөө банк устай ханшин дээрээс мөнгө олдог. Ийм л хүмүүс шүү дээ. Та нар энгийн Ахмадуудын яаж амьдарч байгааг та нар мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй юм чи юм шийдвэр гаргаж байгаа. За, Монгол банкнаас их тайван дэд ерөнхийлөгч хариулна. 5 дахь микрофон. За, Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Эдгээр өдрүүдэд төв банкны ерөнхийлөгч гадаад улсад томилттой ажиллаж байгаа. Тун ойрын хугацаанд бол буцаж ирнэ. За, тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр бол бид хүн мэдээж хараат ус мөнгөний бодлогоо хороо шийдвэрээ гаргасан. Түрүүн хэлсэн. Бид хүн шийдвэрийг гаргахдаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал нэг талаасаа нөгөө талаасаа хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашиг, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашиг гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг бол харгалзаж үзэж шийдвэрээ гаргадаг. Хэрэглээний зээлийг бас тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол энэ нь эргээд хөрөнгө оруулалтын зээл олдохгүй байх, зээлийн хүртээмж бурах, хэрэглээний зээлээр дамжиж гадаад импортын хэмжээ нэмэгдээд төлбөрийн тэнцэлтээр томоохон хэмжээний алдагдал учрах. Үүнээс шалтгаалаад валютын анши өсөлт гэх мэтчлэн маш олон одоо нийгмийн сөрөг үр дагавруудыг үзүүлж байгаа учраас бид бүхэн санхүүгийн доктортой байдлыг хангах үүднээс бол энэ хүн шийдвэрийг л тухайн үедээ мөнгөний бодлогын хороо хараат тусаар хуралдаад гаргасан. Тантай бол ер нь 100% санал нэг байна. Төв банкны зүгээс бол хэрэглээний зээлийн одоо англиас тэтгэврийн зээлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгээд арилжааны банкуд өөрсдийн их усрээрээ өөрсдийн бодлого үйл ажиллагаагаараа зээлдэгч тус бүртэн төгөрсөн зээлийн бүтээгдэхүүн гаргаад өөрсдөө зээлээ шийдвэрлээд явах нь бол зүйтэй юм байна гэж бол Төв банк үзэж байна. За, тодруулаг Батэрдэн гишүү. За, их тайван дэд ерөнхийлөгч ийм зүйл хэлж байгаад баяртай байна. Та нар эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдалтай холбоотой асуудлыг хөндөж байгаа шүү. Тэгээд төсвийн тодтголын сая хилцэх хэсгийн асуудал дээр танаа лавсрын ерөнхийлөгч чинь бас гадаадд томилттой байсан шүү. Тэгээд эрэг үү?
2024 онд 2025 оны төсөв орж ирж байгаа цаг хугацаанд та нар эдийн засгийн төсвийн доктортой байдалтай холбоотой асуудлаараа ахмадуудын тэтгэврээс илүү анхаарахгүй байсан. Би энийг гайхаад байгаа. Хэдэн мөн ахмадуудаар л оролдоод төсвийн доктортой байдал, инфляц, бодлогын хүүгээл яриад байгаа юм. Гэхдээ тэгээ 24 онд яагаад 2 удаа төсөв баталсан? Яагаад тодтгол орсон? Яагаад одоо дахиад тодтгол орж байгаа? Би энийг чинь гайхаад байна. Энэ төсвийн доктортой байдалтай холбоотой асуудал танаа За их тайван дэд ерөнхийлөгч хариулна уу? 5 дугаар микрофон. За гишүүний асуултад тодорлоё. Төсвийн тодтголтой холбоотой асуудал дээр бол Төв банкнаас миний би бол ажлын хэсэгт орж ажилласан. Төсвийн тодтголоос хамааран нийгмийн эдийн засгт үзүүлэх инфляц болон одоо төлбөрийн тэнцэл, валютын ханштай холбоотой асуудлууд дээр бол бид бүхэн засгийн газартай бол харилцаад явж байгаа. Засгийн газар Төв банк хоёрын хоорондын харилцааг нэрвчилсэн хуулиар зохицуулсан байдаг. Төв банк бол засгийн газарт зөвхөн зөвлөх үүрэгтэйгээр оролцож болно гэсэн. Төв банкны ерөнхийлөгч засгийн газрын уралдаад зөвхөн зөвлөх үүрэгтэйгээр оролцож болно гэсэн байдаг. Бусад хэлбэрээр бол засгийн газартай альва хэлбэрээр харилцахыг бол хуулиар хориглодог. Төсвийг бол засгийн газар өргөн барьж байгаа. Төв банкны зүгээс өөрсдийн одоо төсөвтэй холбогдсон одоо өөрсдийн одоо танилцуулга болон тооцооллыг бол ажлын хэсэгт нь хөрвүүлсэн. За тодтгол Батэрдэн гишүүн. би таныг засгийн газартай яаж харилцдаг вэ гэж юусэн яриаг шүү дээ. Төсвийн тодтголыг засгийн газар баталдаггүй маа. Монгол улсын парламент баталтай. Улсын хурл баталж байгаа. Би 24 онд төсөв 2 удаа орохдоо төсвийн тодтгол орж байгаа цаг хугацаанд та нар жишээлбэл бодлогын хүүгээ эх ондоо ямар байдалтай байх юм? Инфляц нь яах? Энэ асуудлууд дээр яагаад та нар тэтгэврээс илүү анхаарал хандуулаагүй юм бэ л гэж хэлж байгаа. Энэ бодлогын хүүтэй холбоотой асуудлууд, инфляцтай холбоотой асуудлууд чинь төсвийн тодтгол дээр яригдахаасаа илүүтэй та бүхний хариулаад байгаа хэдэн муу ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбогдуулаад нөлөөлөл нь яриад байгаа учраас л би энийг яриад байгаа байхгүй. Энийг л би ярьж байна. Одоо тэгээ та яриад байвал би бас яриад юм байна. Мэтгэлцүүл мэтгэлцээ. За гамаа гишүүн асуултаа асууна.